16 дугаар сургууль бол харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сурдаг сургууль. За сургууль руу орох, гарах ганцхан гарц бий. Гэвч үргэлж энд машин яг ард харагдаж байгаа шиг тавьчихдаг нь хүүхдүүдэд болон аав ээжүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа талаар эцэг эхээс манай сайтад гомдол мэдээлэл гаргасан юм а. Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль. Жаагсаж байна. Энэ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөөд явдаг. Энэ хүүхдүүд бие дааж явдаг. Ганцхан энэ сургуулиас гардаг гарцсан юм. Тэгэхээр энэ дээр ингээд ганц гарцсан дээр нь машины тавьж явдаг. Айгуу хэрэгтэй. Тэгээ хажуугаар таарч явдаг хэрэг болж байгаа. Тэгээ хэлээд бодчих юмчих гэдэг. Ганцаараа явахаас гадна хөтлөөд явхад амар асуудалтай байдаг. Энэ нарийн газраар ингээд хөтлөөд явж болтгоо хоёулаа хоорондоо бүдчих юмчих гаа болтгоо энэгээр нь дээр нь гаргаад болох гэхээр энэ алтар томчих гэдэг. Хохотстой байя. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль тийм ээ. Тэгээд одоо сургууль руу орох, гарах нэг л гарц байд юм байна баруун талдаа тий. Тэгээд энэ гарцсан дээр нь машин тавьчихсан. Тэгээд энэ байдлаас болоод эцэг эхчүүдэд сурагчдад ер нь хүндрэлтэй байдал үүсгэж байна гэж эцэг эхчүүдээс хандсан. Энэ асуудлыг сургуулийн зүгээс ямар шийдэхгүй байгаа юм бэ? За манай зүгээс шийдэд явж байгаа энэ асуудлыг бол за яг манайх бол энэ баруун талдаа ингээ ганц орц гарцтай. Энд бол нөгөө сургуулийн эцэг их сурагчид орох тэр та шинэ хаалт хийсэн байгааг анзарч байгаа бох тийм үү. Миний нөгөө яриад байгаа нь бол энэ машин байна. Одоо харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч тань шиг над шиг харахгүй тий. Тэгээд одоо энэ дээр ингээ явж ин тэргээр боржуур ингээл байх жишээтэй тий. Энэ асуудлыг бол сургуулиас л шийдэх хэрэгтэй юм шиг. Яг энэ дээр ингээ машин тавихгүй байх зохицуулалт юу н хийж болдгоо юм уу? Болно. Энэ дээр бол зохицуулалт байд бид нар нөгөө самбраа гаргаад ингээ тавьдаг. Энд яг манай нөгөө яг энэ талд нь бол автобус тавьдаг байхгүй. Энд нь бид нар хаалтаа тавьчихдээ. Тэгээд тэр самбраа аваад орох гарахаа үед нь ингээ тавьдаг байхгүй. Одоо манай хаалт самбар нь хаана байгаа? Машин л биш. Тий харин энэ ямар эцэг их тавьсныг мэдэхгүй байна. Бид нар энэ номерыг бол тий. Одоо тэгээд энэ нөгөө жижигхэн асуудал юм шиг хэрнээ цагаараа бас сурч боловсрох гэж байгаа хүүхдүүдэд хүндрэлтэй байдал үүсгэсэн юм л асуудал байна. Яг гоо энэ машин тавьсныг асуудал гэд болгоод болж байна тий. Энэ бол асуудал бай. Мөн энийг бол бид нар бол сургуулийнхаа хэмжээнд бид нар өөрсдөө зохицуулалтаа хийчихнэ. Энийг харин бас ойлгохгүй дээ. Сайн байна уу та? Энэ машинаа холдуулаад өгч та. Эсийг тавьгүй л да ямар сонирхолтой байна би яхаа биш.